За өнөөдөр аюун бичээс нийгмийн Библийн өдөрлөгийг манай катедрал буюу одоо католик сүм төв сүм дээр зохион байгуулж байгаадаа бид нар баяртай байна. Хүн бүрд Библи гэсэн алсын хараа бидэнд байдаг. Тэр алсын хараа байгаа учраас Монгол хүн болгонд бид нар Библийг хүргэхийн төлөө Библийн орчуулга болон түүн дотор явагдсан ажлуудын талаар бид нар танилцуулж Библийн өдөрлөг хийдэг байгаа. Тэгээ энэ ажлын хүрээнд бид нар католик сүм буюу одоо аримчс нийгмийн гишүүн сүмд бид нар ирээд нэгдсэн мөргөлийн дараа бид нар энэ Библийн өдөрлөгөө зохион байгууллаа. Тэгээд Библийн өдөрлөгт Библийн орчуулгуудын ялгаа Библийн орчуулгын түүхийн талаар маш чухал хоёр лекцийг католик сүмийн итгэгчдэд бас танилцууллаа. Монголын Библийн орчуулгын түүхийг сонсоод үнэхээр баяртай байгааг олж харлаа. Тэр Кристийн ахын дүүс нартай хамтран одоо яг биднийг нэг болгодог зүйлсээс нэгийг харах юм бол яг Библи, ариун судар, ариун Библи. Тэгэхээр бид нар ёслол дээр хэрэгэлдэг католик сүсгтнүүдийн одоо өдөр тутмын амьдрал дээр хэрэгэлдэг ариун Библийг зөв зохистой ашиглах, олон хүнд мэдүүлэх, уншуулах тийм зорилготой хамтран ажиллахад бэлэн байна. Одоо бидний хувьд ариун Библи бол мэдээж хамгийн үн цэнтэй судар бидний яг шашны хувьд. Энэ Монгол орчуулагын түүхэнд ч гэсэн манай зарим католик эрдэмтэн оролцож байсан гэдгийг сонсохоор бас бид нар тун баяртай байна. Тэгвэл ариун бичээс нийгмилэгт гүн талархаа илэрхийлж тэдний одоо мэрэгжлийн тийм төвшин дээр хамаг юма хийдгийг бид нар бас анзаараад та бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна. Цаашд бид нар энэ Библийн өдөрлөгөө бас өөр олон аймаг, өөр олон газар зохион байгуулахаар төлөвлөж байна. Хамтран ажилласан нийт байгууллагуудаа католик сүм итгэгч нартаа маш их баярлалаа. Тэгээд бидний үзүүлсэн үзүүлэн музей илтгэлүүдийг та бүхэн манаас цаашдаа ашиглаарай, бахархаасай гэж бас бид нар хүсэж байна. Ингээд та бүхэндээ маш их баярлалаа.